Алтан цаг хүүхэдтэй хийх анхны учрал. Алтан цаг гэдэг нь нярай төрсний дараах эхний нэг цагийг хэлнэ. Хүүхэд яг л шинэ ертөнцид ирж буй мэт бөгөөд төрхийн хүнд замыг туулсны дараа өөртөө сэргэх хэрэгтэй байдаг. Хүүхдийг эхийн гидсэн дээр цохилж буй хүн хамт байрлуулж бүх хүүхдийн цусны түүнд шилжиж дуусахыг хүлээнэ. Үүний зэрэгцээ хэрэг урьдчилан аавын цамцыг авч хүүхдийг түүнээр бүтээвэл нэрээ ихэн болон аавын бичил биетний нөлөөгөөр бүрхэгдэнэ. Хэрв ээж кесар хагалгаагаар төрсөн бол аав төрөлтөнд оролцож хүүхдийг цээжиндээ тэврэх нь хамгийн сайн бөгөөд ингэснээр нэрэн өөрийн дархлаа бүрэлдэж эхэлдэг. Алтан цагийн үед хөхөнд анх удаа амлуулах үйл явц болдог. Ховор боловч харамсалтай нь заримдаа ямар нэгэн залтгүйгээр хөхний сүү зогсоох юм уухыг санал болгодог тохиолдол бий. Үүнийг хэрэглэхээс татгалзаж хүүхдийг хөхөөр хооллохыг зөвлөж байна. Хүүхэд эхийн гидсэн дээр хэвтэж байх үед эхийн биед их хэмжээний окситоцин ялгарч төрсний дараах цус алдалтын эрсдлийг бууруулдаг. Хамгийн гол нь эцэг эх ба хүүхдийн энэ гүн холбоо бүх амьдралын турш хадгалагдана.